ашигыг зүрхлэн хинбэ гэж тэрээр маш чангаар шаардсан асуулаа. Би тэгж зүрхэлсэн билээ гэж хүү хэлээд сэлмийн цохилтыг хүлээн авахар толгоогоо бүхэлгөө. Сэлэм завцсангүй. Үл танихэр сэлмээ буцаан хойд нь химэгц. Хүү тайвшрав. Би чиний эр зоригийг шалгах шаардлагатай байлаа гэж үл танихэр хэлв. Эр зориг бол дэлхийн хэлийг ойлгоход хамгийн чухал шаардлагатай зан чанар. Чи ийм хол явсан ч гэлээ хэрхэвч зөөлөрч болохгүй гэж тэр өгүүллээ. Түүний хэлсэн үгүүд настай хаантныг санагдуулж байв. Хэрвээ дайсны зэргүүд маргааш ирээд нар шингэх үед чиний толгой мөрөн дээрээ байх юм бол намайг хайгаад олоорой гэж үл танихэр хэллээ. Хүү алхимчтай уулзсан байлаа. Маргааш нь нар хамгийн өндөр зэгтээ хүрэхээс өмнө 500 гаруй цөллийн эрчүүдийн бараа үзэгдэв. Тэгээд тэд эцгүй асар руу дайран орцгов. Баян бүрдийн эрчүүд тэднийг тал талаас нь бүслэн хагас цагийн дотор зөвхөн нэг халдан эргэжээс бусд нь амь өргөдөв. Амьд үлдээс нь зор ганц хүн бол цэргүүдийн ахлагч байв. Түүнийг омгийн ахлагчдын өмнө авчран яагаад уламжлалыг зөрчснийг асуув. Түүний цэргүүд олон хоногийн тулаанд туйлдан өлсөж цангацгаасан тул баян бүрдийг эзлэн авч буцан байдалтай хүчээ сэлбэхээр шийдсэн гэлээ. Омгийн ахлагч нар уламжлалыг ямар ч үед хүндэтгэх ёстойг нь сануулав. Тэд цэргүүдийн ахлагчийг нэр төргүйгээр үхэх ялан олоо. Омгийн ахлагчид хүүг дуудан авчирч 50 хэсэг алт өгөв. Тэд хүүг баян бүрдийн хүндэт зөвлөх болох санал тавилаа. Нар жарган анхны одод түгэж эхлэх үед хүү өмнө зүгийг чиглэн алхалаа. Явсаар бусдаас онцгой байх нэгэн майхныг олж харсан бөгөөд хажуугаар нь зөрч өнгөрсөн арабууд тэр майханд шиддэг амьдардаг гэдгийг хэллээ. Та яагаад надтай уулзахыг хүссэн юм бэ гэж хүү асуулаа. Яагаад гэвэл зүүн совингуудаас болоод гэж алхимч хариулав. Тэд надад чамайг ирж байгааг мөн чамд тусламж хэрэг болохыг хэлсэн юм. Таны тусламж хэрэгтэй байгаа тэр хүн бол хайрын англи гэж хүү хариулав. Түүний хувьд өөр зүйлийг эхлээд хийх шаардлагатай. Гэхдээ тэр зөв замаараа явж байгаа гэж алхимч хэллээ. Миний хувьд та юу хэлэх вэ? Хэрвээ хүн ямар нэг зүйлийг үнэхээр хүсвэл бүхэл ертөнц түүнийг мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалдаг юм гэж алхимч настай хааны үгийг давтан хэлв. Би аль хэдийн өөрийгөө баялагийг олсон. Надад тэмээ болор эдлийн дэлгүүрээс олсон мөнгө бас 50 хэсэг алт байна. Нутагтаа бол би баян хүнд тооцогдох болно. Өвччээ алийг нь пирамидуудаас олоогүй шүү дээ гэж алхимч хэлв. Хүү пирамидын талаар ярихыг хүссэнгүй. Өөрийнхөө баялагын төлөө үргэлжлүүлнэ гэдэг нь Фатимаг орхиж явна гэсэн үг юм. Би чамайг зөлөөр газарчлах болно гэж алхимч хэллээ. Би баян бүрдэд үлдмээр байна. Би Фатимаг олсон. Миний бодлоор тэр баялагаас илүү үнэтэй гэж хүү хариуллаа. Фатима бол зөлийн эмэгтэй гэж алхимч хэлээд тэр эрчүүд буцаж ирэхийн тулд аянд явах ёстой гэдгийг мэднэ. Тэр одоо чамайг хайж байгаа зүйлээ олохыг хүсэж байгаа. Тэгвэл хэрвээ би үлдэхээр шийдвэл яах вэ? Чи баян бүрдийн хүндэд зөвлөх болно. Чи Фатиматай гэрлэх бөгөөд тоо 2 жилийн туршаад жаргалтай байна. 2 дахь жилд нь чи баялагын тухай эргэн санах болно.
Зун сайнгууд түүний тухай завсаргүй ярих ба чивэл тоохыг оролдоно. Чи өөрийн мэдлэгээ баян бүрдийн тайван амгалан болон оршин суугчдын төлөө ашиглах болно. Омгийн ахлагчид чиний хийж байгаа зүйл талархна. Тэгээд чамд эд баялаг болон эрх мэдэл хүчээрнэ. 3 дахь жилийн туршид зун сайнгуудаа үргэлжлүүлэн ярих болно. Фатимад жаргалгүй байна. Яагаад гэвэл тэр чиний эрлийг тасалдуулсан нь би шүү дээ гэж өөртөө мэдрэх болно. Чи түүнийг чамайг үлд гэж хэлээгүйг эргэн санана. Тийм болохоор чи түүнийг зэмлэхгүй. Гэвч олон удаа чи зүлийн элсээр алхан магадгүй би явсан бол Фатимаг хайрлсан хайрандаа илүү хитгсэн бол гэж бодох болно. Тэгээд 4 дахь жилийн дэртээ зун сайнгууд чамайг орхих болно. Учир нь чи тэднийг сонсгоо болно. Омгийн ахлагчид үүнийг харах бөгөөд чамайг зөвлөлөөс ч ногцруулна. Гэвч тэр үед чи олон тимээтэй эд бараа ихтэй баян худалдаачин болсон байна. Чи үлдсэн амьдралаа хувийн бахархлаараа замнаагүй бөгөөд одоо хэтэрхий оройтсан байна гэдгээ мэдэрсээр өнгөрөх болно. Чи хайр хизээж эрхүнийг хувийн бахархлаараа замнахад нь саад болдоггүй гэдгийг ойлгох ёстой. Хэрвээ тэгвэл энэ нь жинхэнэ хайр биш гэсэн үг. Би тантай хамт явна гэж хүүгэллээ. Бид маргааш өглөө нар мандахаас өмнө хөдлөх болно гэж хэлсэн нь алхимчийн дорын ганц хариу байлаа. Хүү шөнийг унталгүй өнгөрүүлв. Өөр цайхаас 2 цагийн өмнө тэр Фатиматай уулзлаа. Би явах гэж байна гэж тэр хэлв. Тэгээд би эргэж ирнэ гэдгийг чамайг мэдээсэй гэж хүсэж байна. Би чамд хайртай. Тэр хоёр дэврэлтлээ. Энэ бол анх удаага тэр хоёр биедээ хүрсэн нь байлаа. Би буцаж ирэх болно гэж хүүгэллээ Фатима. Үүнээс өмнө би зүйлийг үргэлж сэтгэл түгшин ширтдэг байсан. Одоо харин итгэл өөрлөн харах болно. Гэв ард орхисон зүйлийнхээ тухай буугаад гэж алхимч зүйлийн 9 дундуур аялах зураа хөөд хэллээ. Зүрхээ жаагна тэр бүх зүйлийг мэддэг. Аялах зураа хөө өөрийгөө зүрхийг жаагнахыг оролдож байв. Энэ нь тийм ч хэлбэр зүйл биш байлаа. Хүү алхимчид миний зүрх тавгүй байна гэж хэллээ. Тэр надаас юмсын тухай асууж тэр бүсгийн тухай бодох бүрт олон шөнийг нойр өнгөрөхөд хүргэж байна. Алхимч за тэгвэл сайн байна. Чиний зүрх чинь амьд байна. Түүний юу хэлхийг үргэлжлүүлэн сонс. Хөө зүйлийг гатлах зураа зүрхээ үргэлжлүүлэн чагнасаар л байлаа. Тэр түүний арга мэх хөдөлгөөнийг мэдэрч түүнийг байгаагаар нь хүлээж авлаа. Тэр мөчөөс хойшгүй зүрхээ ойлгов. Хүү алхимчаас одоо би юу хийх ёстой вэ гэж асуув. Алхимч чиний мэдэх шаардлагатай зүйл гэвэл мөрөөдөл биелэгдэхийн өмнө дэлхийн сүнс чиний энэ замаар явахдаа сурсан бүхнийг чинь шалгадаг. Би түүнийг давснараа өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийн зэрэгцээ тэрхүү мөрөөдлийнхөө төлөө тэмцэж сурсан байдаг юм. Энэ бол ихэнх хүмүүсийн бууж өгдөг тэр хэсэг юм. Бүхэлдээ л азар эхэлдэг. Тэгээд бүхэлдээ л хатуу ширүүн шалгууруудыг давснаар дуусдаг. Нэгэн өдөр өдийн хэрд тэд
гэлсэн билээ. Эцэст нь тэд тэнгэрийн хаяа хүртэл сонсон уулын билийг хөндлөн гаталсны дараа алхимч пирамид хүртэл ердөө 2 хоног үлдсэн гэдгийг хэлв. Нар жаргах үед хүүгийн зүрх аюулын дохой дуурглаа. 5 минутын дараа хүү 2 морьтон тэдний өмнө хүлээн байгааг харав. Хөхөнгөөр хувцалсан омгийхан байв. Тэр хоёрыг ойролцоох цэргийн хуаранд авчирлаа. Эднэр туршуулууд байна гэж тэнд байсан хүмүүсийн нэг нь хэлв. Та нар дайсны хуаранд харагдсан. Тэгээд тэнд байсан нэг зэрэгтэй ярьж байсан шүү дээ. Би зэрэг болон омгийнхны байрлал хөдөлгөөний талаар мэдэх зүйлгүй. Би зөвхөн найздаа туслан газарчилж байгаа билээ. Найз чинь хэн билээ гэж генерал асуулаа. Алхимч гэж алхимч хэллээ. Тэр танай зэргүүдэд мөнгө авчирсан юм гэж хүүг дугарч амжихаас өмнө алхимч хэллээ. Тэгээд хүүгийн богцыг шүүрэн авч алтан зооснуудыг генералд өгөв. Генерал зооснуудыг авав. Алхимч гэж хэн билээ гэж генерал эцэст нь асуулаа. Тэр бол байгаль болон дэлхийг ойлгодог хүн. Хэрвээ тэр хүсэх юм бол энэ хуаранг зөвхөн салхины хүчээр л устгаж чадна гэж алхимч хариулав. Эрчүүд инээлтлээ. Би түүнийг хийхийг нь хармаарай гэж генерал хэлв. Алхимч түүнд 3 өдөр хэрэгтэй. Тэр хүч чадлаа харуулахын тулд өөрийгөө салхи болгон хуургах болно. Хэрвээ тэр ингэж чадахгүй бол бид өөрсдийн амийг таны дайчдын алдрын төлөө өргөхөд бэлэн байна гэж тэр хэлв. Омгийнхан зөвшөөрөв. Хүү айснаасаа болж салгалж байв. Алхимч түүнийг майхнаас гаргахад нь туслав. Та тэдэнд надад байсан бүх зүйлийг өгч өглөө гэж хүү хэллээ. Чиний мөнгө бидэнд 3 өдрийг авчирлаа. Мөнгө үргэлж хүний амийг аварч чаддаггүй юм. Өөрийн айдсандаа бүү буужг. Хэрвээ чи тэгвэл зүрхтэйгээ яарч чадахгүй төхөрнө гэж алхимч хэлв. Гэвч би өөрийгөө салхи болгон хуургах талаар юу ч мэдэхгүй байна. Хэрвээ хүн өөрийн хувийн бахархлаараа амьдрч л байгаа бол тэр мэдэх шаардлагатай бүх зүйлээ л мэддэг. Мөрөөдөлтөө хүрэхэд боломжгүй болгодог ганцхан зүйл байдаг нь бүтлгүйтгээ сайхайдас юм. Би бүтлгүйтгээ сайхгүй байна. Би зөвхөн яаж өөрийгөө салхи болгон хуургахаа л мэдэхгүй байна. Тэгвэл чи сурах шаардлагатай болж дээ. Чиний амьдрал үүнээс хамаарна. Хэрвээ би чадахгүй бол тэгвэл чи өөрийн хувийн бахархлаа биелүүлэх замдаа өгөх болно. Тэгсэн ч гэсэн өөрийн хувийн бахархлаа юу болохыг ч мэдэхгүйгээр өгч буй. Сая хүмүүсээс хавьгүй илүү байх болно. Гэвч бүү санаа зов гэж алхимч үргэлжлүүлэн хэлв. Үхлийн аюул тулгарх нь хүмүүст өөрсдийнх нь амьдралын тухай их зүйлийг бодогдуулдаг юм. Хөө хэрвээ би өөрийгөө салхи болгон хуургаж чадахгүй бол бид өгөх болно шүү дээ гэв. Алхимч чи л өгч магадгүй хүн шүү дээ. Би өөрийгөө хэрхэн салхи болгон хуургах